юм дуулж их юм хийсэн байна. Аймгийн засаг даргын иргэдээ хийсэн уулзалтын үеэр иргэдээс олон санал хүсэлт ирсэн билээ. Өвсгөл аймгийн Могон нүрсний хүнд даацын машин зам эвдэлж байна гэсэн гомдлого Овил багийн иргэдээс ирсэн байна. Харин тус асуудлыг шийдвэрлэхээр засаг дарга аймгийн мэргэжлийн хяналт цагдаагийн газар автотээврийн төвд үүрэг чиглэл өгсөн юм а. Монголоо дарга дээр Орхон аймгийн дамжингуудын мянган зам буюу одоо бусад энэ Овил багийн чиглэл рүү одоо аймгийн иргэдийн уралдаар баталсан ачааны автомашиныг цагийн хязгаартай олцоод журмыг хийж ирэх ажил хүрээнд одоо хамтарсан ажил зохион байгуулалт ажиллаж байна. Ялангуяа Булган аймагтай бид нар дундын одоо хамтарсан хяналт шалгалтыг тавих ажлыг одоо энэ Оросын булаг дундтын гол гэсэн зэвүүд дээр хийхээр одоо дэмжлээд одоо ингэ бэлэн болоод өнөө орон шатлаад шинэ эргүүлийг ажиллах гэж байна. Тэр Өвсгөл аймгаас Могон голоос нүртэй бэлтгийг бүрэн зогсоосон гэсэн мэдээлэлээр төрж бас тодорхой тоогоор тэрээс яваад байгаа юм асуудал батал бид энэ аймаг руу хандаж бас албандууд явуулах Булган аймагтай хамтраад энэ хамтарсан дундын хяналтыг шинэ эргүүл хяналтыг одоо хийж ажиллаж ингээд эдгээр хяналтынхаа үр дүнд энэ ачаа TV хяналтыг бүрэн зогсоох гэсэн ажлыг зохион байгуулах болсоо одоо ажиллаж байна. Хаврын улирал эхлэж хөрсдийн гисэлт эхэлдэг учраас хүнд даацын машиныг 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд явахыг хориглодог юм а. Тиймээс замын эвдрэл гэмтлийг хамгаалж тухайн даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг явуулахгүй байхаар шийдвэрлэж байна.